янзын одоо арга аргачлалаар явдаг ийм олон улсын жишгүүд байдаг. Түүний нэг жишг нь л одоо хүүхдийн мөнгө олгодог, төрсөн эхчүүдэд тэтгэмж олгодог. За мөн одоо татврын болон нийгмийн даатгалын бодлохоор дэмждэг олон хувилбарууд байдаг. Тэрний нэг л жишг. Өнөөдөр олгож байгаа цалинтай ээж гэж нэрлэнэ үү? Тэр нэрэндээ бол одоо ач холбогдлын асуудал биш юм байна. Гол нь энэ бодлого, зорилго өөрөө ээжүүдийг төрөхөд одоо урамшуулах, дэмжлэг үзүүлэхэд зорилготой. Тэрнээс бас нэг талдаа одоо энэ нэлээд хилцүүлэг яваад магадгүй ээжүүдийн маань одоо нэг 50,000 төгрөгийн төлөө төрдөг юм шиг, 500,000 төгрөгийн төлөө хүүхд харгадаг юм шиг л зэдвэрөө хазаачих гээд байна л да. Өнөөдөр хүн гэр бүлээ төлөвлөн өрөөдмаа үлдээн гэдэг бол Монгол хүний одоо тэр тусмаа ер нь хүн болж төрсний л одоо гол үүрэг шүү дээ. Хүн болгоо математикч болдгоо, хүн болгоо аав ээж болдог. Тийм учраас бид нэр энэ Монгол улсын хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ баталгааг нь багаас нь одоо хүүхдийг нялхах цагаас нэг хэмжил гаргаж өгч нэг Монгол хүний хөдөлмөрийн бүтээмжийг насан туршдаа бий болгож байгаа улс орны эдийн засагт оруулж байгаа энэ өгөөжийг зөв тооцож үүндээ тарсан хөрөнгө оруулалтын бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой юм. Тэрний эхний нэг алхам л энэ одоо 500,000 төгрөгийн тэтгэмжийн асуудлыг оролт тавьсан. Нийгмийн хамгааллын бодлого энэ бол халамжийн бодлого биш. 2025 оны улсын төсөвт энэ асуудлыг шийдэх одоо боломж байхгүй. Тэрийг би одоо хүлээн зөвшөөрнө. 25 оны төсвөө бид нар баталсан. Төсвийг батлахаас өмнө асуудлаа бид нар ярих хэрэгтэй. Энэ асуудлыг одоо энэ цаг хугацаанд ярьж хэлж байгаа нь 2026 оны төсвөө яригдахаас өмнө хэлж байгаа. Энэ саналыг гаргаж байгаа. Энэ судалгаануудыг ч бас хийж танилцуулж байгаа. Тэгэхээр 2026 оны төсөв дээр бол би энэ саналыг өргөн барина. Бид нар төсөв батлахдаа байгаа нөөц боломжоо илүү их нээж олж харж нөөц боломжийг илүү их одоо оновчтой хуваарлтыг хийх зарчимд бол хармаар байгаа. Бидэнд боломж байна гэвэл байна. Би өчигдөр бас хэвлэлийнхэн надаас нэлээд асуусан. Тэгээ би энэ дээр бол одоо өнгөрсөн төсөв баталж авах 2024 оны 12 сарын чуулган дээр ч бас саналаа хэлж ирсэн. Нэг л жишээ хэлээд байгаа юм би. Өнөөдөр төсөв дээр орж ирж суугаад байгаа. За ялангуяа энэ баахан хөгжлийн төвүүд дээр, барилга хөгжлийн төвүүд дээр маглагдаад байгаа. Энэ төсвүүдийн цаана биднэрт бас их асар их боломж байна. Нэг талдаа энэ төсөв дээр хяналт маш муу байна. Тийм болохоор эндээс бид нар их усүрийнхаа боломжийг гаргах ганц их усүрийн нөөц нэг л жишээ авахд ийм байна. Биднэрт өөр олон боломжуудыг бид нар хайж эрхлэх хэрэгтэй. Ер нь тэгээд хийгээвэл боломж олддог. Өнөөдөр хүүхдийн 100,000 төгрөг улсын төсөв дээр бас ямар ачаалал үүсгэж байгаа вэ гэх зэрэг харьцуултуудыг одоо хөтөлмөр нийгмийн хамгааллын салбарыг хариуцж байгаа болон зарим улсын хурлын гишүүний зүгээс илэрхийлсэн байсан. Энэ ч гэсэн үндэслэлээс үүсгэж байгаа. Тэгээд таны хувьд бол бас энэ тооцооллыг хийсэн байх те хүн амын төрөлд одоо тооцоо судалгаа хамт байгаа. Тэгэхээр энэ 26 оны төсөвт барьлаа гэхэд хэдий хэмжээний бас хөнгөн их усүр, санхүүгийн их усүр гэж би байлгүй яах вэ? Инхэм болтол сайдын ярилцлагыг сонссон. Би салбарын сайдын хувьд ойлгож байна. Засгийн газрын гишүүн, салбарын бодлого барьж байгаа кабинетийн гишүүн мэдээж одоо засгийн газрын хамтарсан шийдэл гаргадаг учраас энэ дээр ямар нэгэн бодлого гараагүй байхад энэ оны төсөв батлагдсан байхад тийм мэдээлэл хийх нь ойлгомжтой. Миний хувьд эх оны төсөв дээр энэ асуудлыг авч үзэх тухайн асуудлаа тавьж байгаа. Бид нар жилдээ 2023 оны жилийн эцсээр нэг 67,000 хүүхдийг одоо шинэ хүүхдээ хүлээж авдаг байжээ. За 2024 оны жилийн эцсээр энэ 58,600 буурсан байна. 2021 онд хөгжлийн төлөвлөгөө 25-ыг боловсруулж явах үед бол бид нар их өөдрөг төсөөлтөй тэр үеийн гүйцэтгэлч бас харьцангуй гайгүй байсан. Хүн амын өсөлтийг 1.7%-аар тооцож ирсэн. Гэтэл 23 онд хүн амын өсөлтийн хурд 1.4%, за 24 оны жилийн эцсээр 1.1% болоод унчлаа. Энэ огцон уналтын эсрэг бид нар одоо дөрвтэй арга хэмжээ авахгүй бол хүн амын өсөлт алдагдсан боломжийг нөхөн гэдэг бол маш хэцүү. Хэдэн тэрбумаар нь хөрөнгө зараад ч энийг бид нар тодорхой цаг хугацаанд нөхөж чадахгүй. Тийм учраас яг одоо л арга хэмжээ авах хэрэгтэй юм. За хүн амын өсөлт нэмэгдлээ гэж бодоод дунджаар 70,000 хүүхдээр тооцоход жилдээ 420 тэрбум төгрөгийн их усүр шаардлагатай. Тэгэхдээ энийг би 0-1 насны хүүхдэд одоо гэртээ хүүхдээ араас сууж байгаа ээжүүдэд олгоё гэдэг саналыг гаргаж байгаа. 420 тэрбум төгрөгийн өнөөдөр 0-3 насны хүүхдээ харж байгаа аав ээжүүдэд олгож байгаа 50,000 төгрөг бол нэг 120 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. За энийг хасгаж цаана 300 тэрбум төгрөгийн асуудал шаардлагатай гэсэн үг. Нийгмийн халамжийн төсөв нийтдээ 25 оны төсөв нь 2.6 их найт төгрөгөөр батлагдсан. За энэ 2.6 их найдын бараг 61% нь 1.6 их найд нь хүүхдийн мөнгө. За хүүхдийн мөнгө харин үлдсэн 1 их найт төгрөг нь
бусад 26 төрлийн халамжид явж байгаа. Монгол улс нийтдээ одоо 27 төрлийн халамжийн үйлчлэгээ үзүүлж байна л. Тэгэхээр энэ 27 төрлийн халамжийн үйлчлэгийг бид нар задлж, юу нь халамжих, юу нь нийгмийн хамгааллын гэдгийг ялах хэрэгтэй. Энэ чиглэлээр засгийн газар, за гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол хуулийн төслөө боловсруулалтад оруулж байгаа юм байна л, бэлтгэж байгаа юм байна л. Энэ сайшаалтай. Гэхдээ